Сайн байцгаана уу? Makeup artist Оюурдан байна. За та нартай ингээд шинэ жилийн нүүр будалтай сонгоход нь амар байлгахын тулд мэдлэгийг тань ахиулахын тулд цуврал хичээлүүд оруулж байгаа. За өнөөдрийн видео маань ингээд 4 дахь хичээл нь болж байна. За хамгийн ихний видеогоо үзсэн бол та нар маань хагас cut crease гэдэг будалтыг бол маш сайн чийжилсэн байгаа. Мөн би зөөлөн натурал будаж үзүүлсэн бол одоо бүр яг гоёлын тийм ханцсан байдалд нь хүрэгсэн байна. За мэдээж энэ дээр шигтгээ, өнгийн контур гээд нэмж гоёлуудыг бол гаргаж болно. Өнөөдөр би бол саагаар гойсон байна. За одоо хагас cut crease буюу зүсэлтээ энд гаргасан байна. За зүсэлтнийхаа дотор маш их саа оруулж гойсон байна. Хүнхийлгэлтэй нэлээд тод өгөөд мөн контур өндөр өгсөн байгаа. За над дээр бол яагаад ингэж контур өндөр гарч ийн вэ гэхлээр нүд хөмсгний зай холтой учраас контур өндөр хүнхийлгэл тод байж надаар гоё болно. Нүд хөмсгний зай ойрхон байх юм бол энэ контур тэнүүд багасаад эхэлдэг. За тэгээд одоо хагас катыг та нар маань нэгэд гоёлын байхаараа ямар байхыг нь харж байна. За иймэрхүү байх нэ. За ингээд контур маань өндөр гарч ирээд хүнхийлгэлт маань ийм бас өндөр өнгөөр гарч ирж байгаа. За ингээд та бүхэн маань энэ хичээлээр юу сурж авах вэ гэхээр за хагас катыг би гоёлын бодуулъя гэсэн сонголт хийх юм бол би танд энэ бодолтыг хийж өгөх нэ. За одоо ингээд та хэд маань сайн анзаарах юм бол makeup artistууд модель дээрээ өөрсдөө бодохдоо дандаа линз хэрэгэлсэн байдаг. За линз бол нүүр будалтыг үнэхээр гоё болгодог. Яагаад гэвэл бид нар төрөлхийн Аз хүмүүс чинь ингээд нөгөө дийлэнх тийм бараа өнгийн хүүхэн хараатай байдаг. Тэнгүүд л энэ нь одоо нөгөө айгүй будалт тод будалт хийгээд эхлэхээр нүдний өнгө нь улам ингээд цаашаа ороод алга болчдөг. Тэнгүүд л энэ дээр нэмээд линз хийгээд өнгөт л маш гоё будалтыг бүр ингээд мейк ап буюу төвшөнд авчиж өгдөг. Тийм болохоор та хэд маань шинэ жилдээ бэлдээд өөрийнхөө хүссэн өнгийн линзийг бэлдээрээ мөн над дээр одоо дундаж болон натурал гэсэн хоёр төрлийн линзний өнгөний сонголттой зарагдж байгаа учраас нүүр будалтынхаа цагийг авчих юм бол эндээс линз худалдаад авч болно шүү. За тэгээд одоо энэхүү будалтаа та хэдмэн сайн ажиглаад өмнөх видеогоо үзээд энэ хоёр будалт гоёлын байхаар ийм байх юм байна, натурал байхаар ийм байх юм байна гэдэг ялгаагаа ойлгож аваад тэгээд би энэ будалтыг захиална гэсэн тэр сонголтыг та бүхэн маань цуврал хичээлийг маань үзээд сонгож л байгаарай. За ингээд та бүхэндээ баярлалаа. Нүүр будалтынхаа цагийг авч байгаа шүү.